амралтын цэник хөтөлбөрийг Mobicom танд хүргэж байна. Өнөөдөр бидний урилгыг хүлээн авч хүрэлцэн ирсэн та бүхэнд маш их баярлалаа. Тэгэхээр ажлын цаг гэсэн ойлголт бол одоо уламжлалтаас илүү одоо шинэ хандлага руу чиглэж ийн гэж хараад байгаа л да. Өмнө нь бол одоо юу ч гэдгийг ажилтан өдөрт 8 цаг ажиллах ёстой. Энэ цагаа өөрөө үр бүтээмжтэй ашиглах нь тухайн ажилтны хариуцлагын асуудал байсан бол өнөөдөр ажил олгогчид тухайн 8 цагаас хамгийн их хэмжээний бүтээмжийг гаргаж авахын тулд өөрснөө бас тодорхой хэмжээний хүчин чармаалтыг бол гаргадаг болсон байна. Тэгэхээр Монгол улсад албан байгууллагуудын хэмжээнд бас бүтээмж нэмэгдүүлэх ямар шинэ хандлагууд ажиглагдаж байна вэ? Тэгэхээр Монголд бол бүтээмжийн энэ хөдөлгөөнүүд нэлээд олон жил явж байгаа юм л да, 20 хэдэн жил явж байгаа. Тэгээ бүтээмж гэдэг маань өөрөө их өргөн асуудал. Энэ нь бол ажлын байраа одоо цэгцтэй байлгахаас ихсүүлээд стандартчлах гээд тэгээд хэрэгслүүд нь бол өсөө явцдаг. Агсан шатанд ороо явахаараа бол стандартыг явчихна тийм ээ. Бизнесийн төгөлдршил ингээ явцдаг. Яг өөрийн чинь асуудалтай холбоотойгоор энэ манай Тачикава зөвлөх маань Азийн бүтээмжийн байгууллагын зөвлөх Монголд бид нэр хамтраад Азийн бүтээмжийн байгууллага Монголын бүтээмжийн төв хамтраад материалын зардлыг хэмнэх тооцоо гаргах гэсэн ийм одоо сэдвээр бүтэн жилийн ийм төсөл явуулж байгаа. Тэгэхээр энэ материалын зардлын асуудал дээр өөрөө чинь одоо цагийн асуудлаас гарна. Тийм ээ. Бүх төрлийн одоо алдагдлаа багасгах гэж байгаа. Энд цагийн их чорно, материалын их чорно гэд. Тэгэхээр энэ бол шинэ сэдв. Шинэ сэдв 2010 оноос хойш Японууд хэрэгжүүлж эхэлж байгаа юм. Тэгээд энэ хүрээнд бид нэр одоо загвар компани бий болохоор ажиллаж байгаа Монголд. 3 компани сонголт хийгдсэн. Энэ дээр бол Мөнхийн үсэг, Эрен Интернэшнл компани, цонхны үйлдвэр, тэгээд бетон эдлийн гөнгөрва гэж. Урд нь бол ерөөсөө өөрийнх авсан материалаа тоо ширхгээр нь тоолол жишээлбэл одоо 10 ширхэг бэлдэс авсан бол 10-ыг хэдийг хэрэглүү хэдэн хаягдлуулж ийн тооцоод байсан. Гэтэл жингээр нь тооцоог. Гэтэл ингээ жингээр нь үзэхээр 10% ашиглагчээсэн юм хаягдлаа байсан бол 38% хаягдал гарч ирсэн. Тэгэхээр энэ жингээр нь ус тоолох ёстой юм байна. Аль аль талаас нь үзэх юм байна гэдэг ийм хандлага гарч ирсэн. Mr. Tachikawa, can you please tell us Ноён Тачикова, та бидэнд материалын зардлыг бууруулахад чиглэсэн энэ төслийн талаар ярихгүй юу? Энэ төсөл 3 зорилттой. Бид үүнийг 3 сайн тал гэж нэрлэсэн. Нэгдүгээр энэ нь тухайн компанид сайн нөлөөтэй. Материалыг багасгаснаар өргөөжтэй өрсөлдөх чадвар сайтай болно гэсэн үг. Хоёрдугаарт энэ нь үйлчлүүлэгчдэд сайн нөлөөтэй. Учир нь тухайн бүтээгдэхүүний чанар сайжирна гэсэн үг юм. Эцэст нь тухайн компани харилцагчдаа үйлчилгээгээ санал болгохдоо илүү өөртөө итгэлтэй байж чадах юм. Үйлчлүүлэгч нь илүү их сэтгэл хангалуун байна. Гуравдугаарт энэ нь байгаль орчинд сайнаар нөлөөлнө. Материалын хэмжээг багасгана гэдэг байгаль орчинд эерэг нөлөөтэй. Бид энэ төслөөсөө эдгээр зорилтуудыг харж байгаа юм. Компанийн хувьд ажилчдын бүтээмжийг дээшлүүлэх тал дээр өөр ямар хандлага олон улсад ажиглагдаж байна вэ? Ажилчдын ажлын бүтээмж маш олон хүчин зүйлстэй холбогддог. Цагийн үр бүтээмж, тухайн ажилтны ашиглаж байгаа компьютер гэх мэт техник хэрэгслийн үр бүтээмж гих зэргийг нэрлэж болно. Хамгийн чухал нь эрчим хүч талаас материалыг онцлох юм. Ер нь үүнийг төдийлөн судалж байгаагүй. Одоо бол бид маш олон өөрчлөлтийг харж байна. Цаг агарын өөрчлөлт, байгаль орчны асуудал хурцаар тавигдах болсон. Тиймээс олон улсын хэмжээнд компаниуд байгаль орчин талаас нь бүтээмжийн асуудлыг илүү өргөнөөр харж байна. Байгаль орчин талаас нь өртгөө бууруулж, бүтээмжээ нэмэгдүүлэх тал дээр их анхаарч байна. Миний харж байгаагаар компани иймэрхүү системийг үйл ажиллагаанд нэвтрүүлэхийн тулд эдийн засгийн урамшуул байх хэрэгтэй гэж ойлгож байна. Тэгэхээр эдгээр нь компанид өөр өгөөжөө өгч байна уу? Тэглэгүй явах вэ? Материал эрчим хүч зэргийг харах юм бол бүх асуудал нь мөнгөтэй холбогддог.
Бид үүнийг хаягдлыг алт тулгаж хуургахаа гэж нэрлэдэг. Бүх зүйл зардлын мэдээлэлтэй холбогдно. Борлуулалт, ашиг, зардал гэх мэт тэр бүгдийг бид компани хэмжээнд авчирдаг. Тэгэхээр ер нь бүх зүйл зардалтай л холбогдно. Компанийн зүгээс материал, эрчим хүчээ бууруулахыг маш идэвхтэй дэмжснээр илүү их ашиг олох боломжтой. Танахаас надад энэ тоог өгсөн. Үүнд дурдсанаар бол танаа хэрэгжүүлсэн төслийн үр дүнд 6 оронд 2 сая Америк долларын зардал хэмнэх боломжтой болсон гэсэн. Энэ бол зөвхөн жижиг дунд бизнес эрхлэгчтэй холбоотой тоо баримт юм. Маш том компани хэмжээнд бид олон төсөл хэрэгжүүлж байсан. Ийм тохиолдолд үүнээс гарч ирэх нөлөө нь мөн л том байгаа. Хамгийн гол нь зардлын нөлөөтэй холбоотой бодит мэдээллүүд байдаг. Тэгэхээр зардлыг хэрхэн хэмнэж болох вэ гэдгийг тооцоолох бололцоотой. Тиймээс компани хэмжээ нь том байх тусам төдий хэмжээний зардлыг хэмнэх боломжтой болдгоо гэсэн үг юм. Түрүүн та бас ярианд дурж ирсэн Монголд бол яг энэ хандлага орж ирээд 20 жил өнгөрч байгаа гэд энэ хугацаанд яг амжилттай хэрэгжсэн туршлагууд бас түрүүн бид хоёрын ярьсан сэдвтэй холбоотойгоор яг зардлаа төдий хэмжээгээр бууруулж чадсан гэсэн амжилттай туршлагууд юу байгаа вэ? Ер нь бүтээмж гэдэг маань үндсэндээ хоёр замаар явж байгаа. Энэ тэр 5S Kaizen гэдэг тийм ээ, ажлын байраа засах, хэмнэлт гаргах гэдгээс нөгөөх нь инновац юм аягаар. Инновац гэхээр нэлээд хөрөнгө хүч шаарддаг. Тэгээ тэр нь бол одоо бас одоо тэр хэмжээгээр нэлээд хөрөнгө оруулалт шаардна, их ажиллагаа шаардна юм байдаг. Тэгэхээр бид нэр одоо бол ингээд дээд шатанд хэрэгжиж эхэлж байна л да. Тэнд бол нэлээд тий стандарт одоо компаниуд стандартыг чанарын удирдлагын стандарт гэдэг агсан шатыг сонирх бол тэгэхээр тэр бол ашиг олж байгааг нь мэдчихэж байгаа. Ер нь бол Аха. Бас нэг зүйл сонирхолтой санагдаж байна. Юу гэх юм бол яг хөө стандарт нэвтрүүлэх гэ байгууллагын төвшөнд илүү одоо макро төвшний санаачлагууд нэлээх хэрэгжиж байгаа бол харагдаад байгаа. Гэтэл яг эцсийн тэр бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж байгаа нэгж ажилтны одоо сэтгэхүйн хандлага гэдэг ч юм уу ажилдаа хандж байгаа тэр хандлага өөрөө бүтээмжид хэр нөлөөлт юм бэ? Энэ дээр та юу хэлэх вэ? Тэр ерөөсөө хүнээс шалтгаална шүү дээ. Ер нь бүх юм уус. Тэгэхээр бид нар бас тэр хүмүүсүүдийн чинь сургаж байгаа. Энэ ажлын хандлага нь ямар вэ? Тэр хийж байгаа ажлын процессыг баримтжуулж өгч байгаа. Тэр хүн солигдсон ч гэсэн ирсэн хүн шууд процессын дагуу хийн. Тэгэхээр чанараа алдахгүй тийм ээ. Чанарт яг тийм бүтээгдэхүүн гарна гэсэн баталгаатай. Тэгэхээр тэр хүмүүсүүд бас их сэтгэл санаа нь их өөдрөг байдаг. Санаачлах их гаргадаг. Жишээлбэл чанарын дугуйлан гэдэг тэд нар хамт олон зохион байгуулдаг. Тэгээ 2-3-уулаа нийлээд энэ үйлдвэр дээр бид нэр энүүнийг ингээд хийчихье гэж шин санаачлал гаргаж байгаа. Тэгээ тэр үүнийг хилцээд ингээд явдаг. Зарим компаниуд дээр бол одоо Эрдэнэт дээр бол 500 гаруй юм санаачлал гарсан. Хэдэн саяар нь хэдэн 10 саяар нь одоо хэмжил гаргасан гэж яриад байгаа юм л да. Тэгээ энэ бол тийм цацуул өгдөлтөй. Та хүний зан чанартай холбоотой судалгаа хийсэн. Үүнээс ямар дүгнэлтэд хүрсэн бол хувь хүний зан чанар ажлын бүтээмжид нь хэр ихээр нөлөөлдөг вэ? Үүнийг янз бүрээр тайлбарлаж болно. Мэдээж хэрэг хүний зан чанар бүтээлч байдал нь нөлөөлдөг маш чухал хүчин зүйл. Хамгийн гол нь удирдлагын зүгээс зорилтынхоо төлөвийг хэрхэн хуваалцаж байгаа юм. Үүнийг дэмжсэн санаачлагын систем түгээмэл байдаг. Ийм үед хүмүүс илүү чөлөөтэй байж компани зардлаа танах нөхцөл бүрдэнэ. Тэгэхээр энэ нь компани болон ажилтнуудын аль алинд нь ашигтай нөхцөлийг бий болгох юм. Гадны шинжээчид үүнийг зөв алхам гэж харж байгаа. Хамгийн сүүлд нь бас таны байр суурийг асуумаар түрүүн та бас хэлжсэн одоо яг жингийнхэн хувьд аваад үзэх юм бол нийт бүтээгдэхүүний 38% нь бол хаягдал болж байна гэдэг. Ноён Тачикава ч гэсэн түрүүн хэлж байна. Энд одоо төслүүдийг хэрэгжүүлж, санаачлагыг хэрэгжүүлснээр хаягдал болж байгаа юмыг алт тулгах боломжтой байна гэдэг. Тэгэхээр цаашдаа яг энэ аж ахуйн нэг бүртээ өөрсдийнхөө бүтээмжийг бий илүү нэмэгдүүлэх, илүү их хэмжээний баялаг бүтээх, тэгсэн мөртлөнгөөсөө түүхий идэх хэмжээг бол нэмэгдүүлэхгүйгээр те энэ боломжийг ашиглахын тулд яг ямар бодлого баримтлах ёстой, яах ёстой? Тэгэхээр энэ бүтээмжийг нэмэгдүүлэх олон хэрэгсэл байна. Маш олон хэрэгсэл. Энүүнээсийг одоо хамгийн үндсэн хэрэгслүүдээс нь эхлээл хэрэгжүүлээ явах хэрэгтэй. Яг хаанаас эхлэх ёстой? Одоо тэр нь болохоор тэр 5S Kaizen гэдэг.
тэр санаачлагаар одоо өөрснийхэн санаачлагын өрнүүлээд энд иймийг ашиглаад ийм хийчий тийм ээ гэд аяндаа ажилчид гаргаж байгаа. Тэр чанарын нуулин гэж одоо яриад байдаг. Ийм гурван зүйл нь хамгийн анхны одоо Японы үр дүнд хүрсэн зарчим байхгүй юу? Тэгээ энэс эхэлж байгаа. Тэгээд дээшлээд явж байгаа. Тэгээд бизнесийн төвлөршил хүртэл явна гэж байгаа юм л да. Тэр өнөөдөр бидний урилгыг хүлээн авч бас цаг үеийн сонирхолтой сэдвээр ярилцлага өрнүүлсэн та бүхэнд маш их баярлалаа. Thank you very much for the interview.